Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 хоногийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Бид та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За Европ даяар хит халалт үргэлжилсээр нь улмаар маш олон зуун хүний амь нас эрсдэлд орж энэхүү хит халалтын нөхцөл байдал цаашид ч гэсэн хэдэн хоногоор за магадгүй хэдэн сараар ч үргэлжилж болцсохгүй байна гэдгийг шинжээчид анхааруулж байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Герман, Польш, Чех зэрэг улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр урьд өмнө байгаагүйгээр халж дээд түвшнүүд эвдэгдээд байгаа учраас энэ байдал цаашид ч гэсэн үргэлжлэхээр байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өөрийнхөө цахим сүлжээнд Европ даяар хит халалттай холбоотойгоор хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1700 гаруй нас баралт 6 дугаар сарын 21-ээс хойш бүртгэгдсэн. За энэхүү одоо халууны үзэгдлийг чимээгүй бас алуурчинч гэж нэрлэдэг гэж тэр хэлсэн. За Европын байшин барилгуудын ялангуяа ийм халуун температурт зориулж одоо баригдаагүй дэлхийн хамгийн хурдтай дулаарч байгаа тив бас Европ болж байгаа. Тодруулах юм бол Европ дэлхийн дунджаас 2 дахин хурдтай дулаарч байна гэдгийг бол анхааруулж бичсэн. За тэрээр мөн одоогийн байдлаар 150 сая хүн хит халуун температурт орчинд амьдарч олон зуун хүн нас барж сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоон цахилгаан дамжуулах шугам тасалдж байгаа. За сая хэлсэнчлэн нэг үед одоо ганцхан л удаа тохиолддог байсан энэхүү хит халалтын үзэгдэл цагуурын өөрчлөлт бол бас одоо бараг жил болгон тохиох боллоо гэж анхааруулсан юм. Ням гарагийн өглөө гэхэд Францын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн ингэхдээ 5 гарагаас хойш тус улсад ердийн үеийнхээс 1000 гаруйгаар илүү тооны хүн нас барсан гэдгийг мэдээлсэн. За энэхүү одоо нас баралтын олонх нь харин 65-аас дээш насныхан байсан бөгөөд гэртээ нас барсан хүний тоо энэ хугацаанд 40%-аар өссөн ажээ. За 6 дугаар сарын 21-ээс эхэлсэн энэхүү хит халалтын үзэгдэл нь агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн хүчтэй халалт болсон гэдгийг эрдэмтэд мэдэгдсэн. За хит халалтын улмаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл тасалдаж дэд бүтцэд гэмтэл учирч эрүүл мэндийн тогтолцооны ачаалтыг бас нэмэхэд хүргэжээ. За Европын улс орнууд энэхүү хит халалтын улмаас бас урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн. Тодруулах юм бол за Нидерландын зүгээс Defcon гэх хөгжмийн фестивалийн арга хэмжээг цуцалсан бол Парис даяар одоо авч явахаар алкогол худалддаг байсныг болиулж за мөн тус улсад болох байсан бахархлын алхалтыг одоо парадыг бас зогсоох оруулжээ. За үргэлжлүүлэн Америкийн нэгдсэн улс бол Ираны хооронд байгуулсан гэрээний нөхцөл байдал хийгээд одоо ер нь улсуудын хооронд хэрхэн хоорондоо энэхүү гэрээг биелүүлэхээр бас арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр эргээд та бүхэнд энэ дайны талаарх бас товчхон мэдээллийг сануулъя. За энэ оны 2 дугаар сарын 28-нд Америкийн нэгдсэн улс болон Израиль Ираны нутаг дэвсгэрт хамтарсан цэргийн ажиллагаа хэрэгжүүлж улмаар дайнд игдсэн. За Ираны шашны дэд удирдагч Аятолла Хаменеиг тэр үед одоо амь насанд нь хүрч дайны хамрах хүрээ улам тэлсэн байдаг. За Ираны хариу арга хэмжээ хэдийн бол тухайн үед мэдэгдчихсэн. Тодруулах юм бол Иран орон нутгийн хоолойг хааснаар дэлхийн нефтийн 20 орчим хувь дамждаг энэхүү стратегийн гол усан замд дэлхийн бүх орнуудын анхаарал төвлөрч эдийн засгийн хувьд бол том шахалт үүсэж эхэлсэн. За тэр цагаас хойш талууд 4 сарын хугацаанд ширүүн зэвсэгт мөргөлдөөн хилэлцээр за дахин мөргөлдөөн гэх мэтчлэн ийм гинжиг хэлхээгээр бол нөхцөл байдал үргэлжилж исэн. За Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэж 4-р сарын ихээр хоёр талын ойлголцлын үндсэн дээр санамж бичигт одоо гарын хэсэг зурж гал зогсоох юм одоо урьдчилсан нөхцөл байдлыг үүсгэжсэн. За гэвч тухайн санамж бичих нь эцсийн гэрээ биш харин улам цаашдын хилэлцээний эхлэл байсан учраас зөрчилдөөн тасалдалгүй хിവэр үргэлжилсээр 6-р сарын 17-нд бол энэ ойлголцлын санамж бичгийг аль биесээр байгуулсан байдаг. Версальд тухайн үед бол Францын Версаль хотноо 7-гийн бүлгийн уулзалт болж их үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гарын хэсэг зурсан. 6-р сарын 15-нд Америк нэгдсэн улс болон Иран 60 хоногийн ойлголцлын санамж бичгийн хүрээнд бол хилцээр хийхээр инхүү тохиролцсон. За 6 дугаар сарын 17-нд инхүү Трамп ерөнхийлөгч Версалийн ордонд энэхүү санамж бичигт гарын хэсэг зурхтаа за энэ бүхэн амар байгаагүй гэж хэлснээр энэхүү дипломат ажиллагааны маш нарийн төвөгтэй байдлыг бол тухайн үед тод томрон харуулж исэн гэж хэмлэлд мэдээлж исэн. За энэхүү санамж бичгийн харин гол агуулгад орон нутгийн хоолойг нин даруй нээх. За хоёр талын цэргийн ажиллагааг зогсоох буюу ямар ч байлдаан одоо бий болохгүй. За мөн Ираны цөмийн хөтөлбөрийн талаар 60 хоногийн дотор техникийн хилэлцээр явуулах зэрэг 3 үндсэн заалт багтжсэн. За гэрээний зарим агуулга харин хоёр талын хооронд зөрүүтэй байсан буюу өөрөө өөрсдийнхоороо ойлгож
хүлээж авсан гэж хэлчихэд буруудахгүй. За Америк нэгдсэн улсын талаас Иран цөмийн зэвсэг хийхгүй гэдгийг одоо буюу цөмийн бөмбөг үйлдвэрлэхгүй гэдгийг дахин баталгаажуулах. За мөн уран баяжуулалтыг хязгаарлахыг шаардсан бол Ираны талаас харин Пуужингийн хөтөлбөрөөр хилэлцэх хүрээнд бол оролцуулахгүй зөвхөн цөмийн нөөцөө гадаадд шилжүүлэхгүй гэдгийг тусгайлан мэдгц. Өөрөөр хэлэх юм бол Ираны зүгээс Пуужингийн хөтөлбөрөө огт зогсоохгүй. За зөвхөн эх 60 хоногт бол бусад уран баяжуулалттай холбоотой ялангуяа судалгааны одоо журмаар энэхүү ураны хөтөлбөрөө ерөн цөмийн хөтөлбөрөө явуулах зэрэг үйл ажиллагааг бол хэрэгжүүлнэ. За зөвхөн энэ цаашид харин ямар талаар хязгаарлах вэ гэдгийг эх 60 хоногт ярилцсанаа гэдэг ийм л байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсэн. Харин Америк нэгдсэн улсын зүгээс бол хэдийн Иран цөмийн бөмбөг үйлдвэрлэхгүй гэж мэдгдсэн гэж одоо мэдээлээд байгаа. За Ираны шашны дэд удирдагч шинээр томилогдсон Можтаба Хаминей гэрээнд хоёр тал өөр үзэл бодолтой байсан ч гэсэн улс эх орны язгуур эрх ашигын үүднээс одоо дэмжих зөвшөөрлөө өгсөн гэж хэлсэн нь дотоод одоо тэмцлүүд бол маш их байгааг илтгэж байгаа. За 6 дугаар сарын 27-нд Санамж бичигт гарын үсэг зурснаас 10 хоногийн дараа буюу одоо Ормозын хоолой дроны цохилтод Панамын далбаатай Кико нефть хөлөг онгоц олорчсон. За Америк нэгдсэн улсын зүгээс энэ нь Ираны хийсэн дайралт гэж дүгнэж хариу цохилт болгон Ираны 10 цэргийн байгууламжийг онилсон. Үүнд нь тагнуулын дэд бүтэц, цахилгаан холбооны систем, агаарын хамгаалтын байр, дроны агуулга, далайн систем зэрэг маш олон ийм стратегийн чухал бүтцүүд бол байна болж байгаа. За 6 дугаар сарын 28-нд харин Ираны одоо Исламын хувьсгалт гвардийн цэрэг хариуд нь Кувейт дахь Аль-Салем агаарын баазд болон Бахрейн дахь Америк нэгдсэн улсын цэргийн штабт Пуужин дроны хосолсон ийм дайралтыг бол цохилтыг өгсөн. За Бахрейний Мухарак мужийн орон сууцны барилга энэ цохилтыг бол бас ноцтой хохирч. За мөн Катарт нэгэн иргэн энэ хослоос болж бас насарсан ийм тохиолдол гарсан. За хоёр талын энэхүү бие биендээ өгсөн цохилтын хамрах хүрээ нь ойлголцлон санамж бичгийн хүчинтэй байдалд шууд аюул учруулсан буюу одоо энэ санамж бичиг ирэх 60 хоногт юу нэг хүчинтэй байх уугүй юу гэдэгт ийхүү эргэлзээ төрүүлсэн. За Трамп ерөнхийлөгч өөрийнхөө сошиал сүлжээндээ эдгээр нөхцөл байдлаас болоод Иран гэрээгээ зөрчсөн гэж буруутган хэрвээ дахиад Ираны зүгээс цохилт үргэлжлэх юм бол Иран гэдэг улс цаашид оршин тогтнох хэсэг нь эргэлзээтэй хэмээх юм хатуу анхааруулгыг өгсөн. За тэгвэл Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-ийн зүгээс хүчирхийллийг хүчирхийллээр хариулна гэж өөрийнхөө X платформд нийтэлсэн байна. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америк нэгдсэн улс Ливан дахь Израилийн цохилтыг зогсооход одоо шууд хариуцлага хүлээнэ гэж мэдгдсэн бөгөөд цаашид дипломат яриа хэлцээгээд гэсэн шаардлагатай бол бүрэн зогсоож болно гэж Америк нэгдсэн улсаас дутгааргүй ийм одоо анхааруулгыг бол өгсөн. За энэ цохилтоос өмнө нефтийн үн ийхүү одоо талууд санамж бичигт гарын үсэгт зурснаар буурсан байсан ч эргээд шинээр мөргөлдөөн гарснаар дахин дэлхийд дахинаа нефтийн үн тогтворгүй болж эдийн засгийн бас дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө нь дарамт шалтгаалтай болж эхэлсэн. За Америк нэгдсэн улс болон Ираны төлөөлөгчид ийхүү харилцан цохилт өгөхөд зогсоож Ормозын хоолой асуудлаарх санал зөвлөлдөөнийг зохицуулах зорилгоор 6 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр бол Доха хотод зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон тухай гадны эвлүүд өнөө өглөө мэдээлж эхэллээ. За Америк нэгдсэн улсын өндөр албан тушаалтны хэлснээр бол хоёр тал Ормозын хоолойн асуудлаарх санал зөвлөлдөөнийг шийдвэрлэхийн тулд өнөөдөр Катарын нийслэлд ийхүү уулзгаар төлөвлөж байна гэж мэдээлсэн юм. За ийхүү ямар ч байсан талууд байлдаанаа үргэлжлүүлэхгүйгээр санамж бичих нэгэнд зурсан учраас бас дахин хоорондоо уулзаж хилэлцгээр тохиролцсон гэх мэдээлэл гарсан. Өнөө орой энэ талаарх уулзалтын талаарх бас шинэ мэдээллүүд бол гарах төлөвтэй байна. За тэгвэл Америк нэгдсэн улс болон Иранаас гадна Израиль болон Ливаны асуудал мэдээж хэрэг олон улсын анхаарлыг татаж байгаа. Нэг талаас санааг бас ихээхэн зөнмөлж байгаа. За Америк нэгдсэн улс болон Ираны санамж бичгийн бас нэг гол нөхцөл бол мэдээж хэрэг Израиль болон Ливаны Хизбалла бүлэглэлийн хоорондын дайныг зогсоох тухай байсан. За 6 дугаар сарын 19-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улс Катар Ираны оролцоотойгоор одоо бас шинэ хилэлцээрийг бол бий болгосон. За гэвч Израиль одоо өмнөд Ливаны нутаг дэвсгэрт цэргээ байлгасаар байсан нь Ливаны одоо газар нутгийн 20% хянан байгуулах зорилгоор аюулгүй байдлын бүс тогтооход Хизболлаг бол татгалцсан. Өөрөөр хэлэх юм бол 6 дугаар сарын 26-нд Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтонд
Израиль Ливаны элчин сайдтай гурван талд уулзалт хийж Хизболлаг харгалзаагүй ийм хилцээрийн үр дүнд гар хэсэг зурулсан. За энэ гэрээнд Хизболла зэвсгээ бууж өгч татгалзах нь Израилийн цэрэг ухрах нөхцөл болгосон бол Хизболлагийн тэргүүлэгч Наим Касем энэ бол маш ичхүүртэй ийм үйл явдал юм а гэж хурцаар буруушааж Израиль тэдний нутгаас болцолгүйгээр гарах ёстой гэж шаардсан. Өөрөөр хэлэх юм бол Хизболла бүлэглэлийн ямар ч оролцоогүйгээр Ливан, Израиль, Америкийн нэгдсэн улсын хооронд ийхүү тусдаа уулзалт хилэлцээр бий болсон нь Хизболлагийн игдүүцлийг хүргэж ямар ч нөхцөл шаардлагагүйгээр нэгэнт Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Израиль бол энэ нутгаас гарах ёстой байсан. Гэвч Америкийн нэгдсэн улс үүнийг үл тоон Хизболлаг авч үзэхгүй байгаа нь эргээд Израиль болон Хизболлагийн хооронд Ливаны нутаг зэвсгэрийн хооронд нөхцөл байдал цаашид улам ширүүсэх нэг талаас олон улсын анхаарал хяналтыг бүр мөсөн энэ бүс нутгаас авч хаях анхаарлыг нь бүр холдуулах ийм нөхцөл байдлыг үүсгэх үедээ гэдэг бас болгоомжл. Үсээд байна. Ингээд ирэх өдрүүдэд бас Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд уулзсан уулзалтын үр дүнд ямар нөхцөл байдал бий болохоор бас талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэх болно. За 6 дугаар сарын 24-нд орон нутгийн цагаар оройн 6 цаг 4 минутын орчимд Венесуелийн баруун хойд нутаг Яракуй мужийн Сан Филиппегийн орчимд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм харамсалтай үйл явдалсан. За энэ урьдчилсан цочрол байсан бөгөөд дараа нь 39 секундын дараа 7.5 магнитудын хүчтэй бас газар хөдлөлт болсон. Өөрөөр хэлбэл маш ойрхон зайтай юм 2 том хүчтэй газар хөдлөлт болсон. За энэ Венесуэлд 1900 оны Сан Нарцисогийн газар хөдлөлтийн дараа тохиолсон бүх цаг үеийн хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. За хойд Венесуэл нь Карибын болон Өмнөд Америкийн тектоник хавтангуудын хоорондох юм хөдлөлт маш мэдрэмтгий бүс нутагт оршдог бөгөөд дэлхийн гадар ямар ч үед чичирч болдог ийм бас эрсдэлтэй газар нутагт бол тооцогддог юм байна. За нийслэл Каракас болон La Guaira, Miranda, Yaracue, Aragua, Carabobo зэрэг мужуудад бол ноцтой хохирол учирсан. Нэгдсэн улсны байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хиймэл дагуулын ажиглалтаар нийт шууд материаллык хохирол бол 6.7 тэрбум Америк долларт хүрч байна гэж тооцоологдсон. За энэ нь Венесуелийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6% бол тэнцэж байгаа. За энэхүү тоонд дэд бүтцийн хохирол эдийн засгийн идэвхтэй байдал зогссон. За мөн нөхөн сэргээлтийн зардал зэрэг нь ороогүй гэдгийг бол анхааруулах зүйтэй. За хамгийн их хохирол хүлээсэн La Guaira мужид гэхэд 1400 гаруй барилга нурж нийслэл Каракас болон эргийн хотуудад бол цахилгаан тасалдсан ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За нийслэлийн цорын ганц олон улсын нисэх онгоцны буудал болох Симон Боливарын нисэх буудал ноцтой хохирч бүх нислэгийн хуваар цуцлагдсан. За Америкийн нэгдсэн улсын зүгээс нисэх буудлын ажиллагааг сэргээхэд туслах тусгай тусламжийн багийг бол нэн даруй илгээсэн байгаа. За гар утасны сүлжээ болон интернет холболт орон нутаг даяар тасарч эхний хоногудад олон хүн гэр бүлийнхэнтэйгээ холбогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн. За байгалийн гамшигын дараагаар нийтэд мэдэгдсэн тоо баримт 7 хоногийн турш тогтмол нэмэгдэж 6 дугаар сарын 27-нд гэхэд 1700 гаруй хүн нас барсан, 3238 хүн гэмтсэн, 68900 орчим хүний байршил тодорхойгүй хിവэр байна гэж нэгдсэн улсны байгууллагын зүгээс мэдгдлээ. За түүнчлэн шинжээчдийн тооцоосноор нийт хохирогч 10,000-аас давах 44% магадaltaй байна гэсэн аврах ажиллагааг дуусгах хүртэл нийт тоо мэдэгдэхгүй хിവэр байна гэсэн үг юм. За нэгдсэн улсны байгууллагын мөн мэдээлснээр 27 улсын 44 аврах баг нийт 2245 мэргэжилтэн за 140 хайлтын нохоотойгоор нурсан барилгаас амьд хүн хайхаар ийхүү ажиллаж байна. За үүнд Аргентин, Бразил, Канада, Чили, Колумб, Эквадор, Эл Сальвадор, Гватемала, Мексик, Панама, Перу, Доминикан, Турк, Германы болон бусад олон улс орны аврах баг оролцож байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын Fairfax болон Лос Анжелесийн аврах баг La Guaira мужид эцэг хүү хоёрыг нурсан барилгаас амьд олсон нь одоогоороос аврах багуудын хийсэн томоохон ажиллагаануудын нэг болоод байна. За Америкийн нэгдсэн улсын гадаад харилцааны яамны мэдгдлээр төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бид маш ноцтой хурдан үр дүнтэй бүхэл засгийн газрын хариу арга хэмжээг бол авахар тусламж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна гэж амласан бөгөөд Starlink-ийн тоног төхөөрөмжийг La Guaira мужид нэвтрүүлж харилцаа холбооны сүлжээг бас сэргээхээр идэвхтэй ажиллаж байна гэж мэдгдсэн. За Их Британи, Герман, Испани, Итали, Португал, Хятад, Энэтхэг, Франц зэрэг олон улс мөн үүнд бас тусалцааг бол санал болгосон байгаа юм. За нөгөө талаас ноцтой хүмүүлийн хямралд тулгарсан энэ цаг үед эргээд Венесуелийн засгийн газрын хариу арга хэмжээний
одоо удаашрал, нийгмийн сэтгэл ханамжгүй байдлыг бол улам дэгдээсэн. Шинжээчид Венесуелийн сул санхүүгийн байдал, удаан хугацааны хориг санкцууд ийхүү нөхөн сэргээлтийн одоо цаг хугацааг маш удаашрахад нөлөөлж байна гэж тооцоолсон байгаа юм. За учир нь энэ бүх одоо байгалийн гамшиг нь Венесуелийн хувьд бол улс төрийн маш юм нарийн нөхцөл байдалтай төвөгтэй үед бол тохиолдсон. За газар хөдлөлтийн хувьд Венесуелийн улс төрийн одоо сая хэлсэнчлэн маш ээдрээтэй үед болсон. За ерөнхийлөгч Николас Мадуро 6 дугаар сарын энэ сарын ихээр 1-р сарын ихээр Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний ажиллагааны үр дүнд Нью-Йорк хотод баривчлагдаж одоо шүүх хурлаа хүлээж байгаа бол гүйцэтгэх ерөнхийлөгчийн үүргийг хүлээж байгаа Делси Родригесийн хувьд Мадурог одоо Бруклиний шоронд байх үеэр ийхүү одоо чадах ядгаараа ажиллаж байгаа ч гэсэн хэдийн одоо маш ээдрээтэй болцсон байгаа Венесуелийн засгийн газар яаралтай ард иргэдтэй туслахад нэг ялангуяас газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд бол маш олон сорилтуудтай тулгарч байгаа. За тэгвэл Николас Мадуро ерөнхийлөгч асангийн хувьд нас орсон хүмүүс болон тэдний гэр бүлд дэмжлэг илэрхийлнэ гэдгийг ийхүү Бруклиний шоронгоос мэдээлсэн байгаа юм. За олон улсын нийгэмлэг энэ гамшигт одоо олон улсын хариу арга хэмжээ хянаж Венесуелийн улс төрийн цаашдын хувь зайд бас нөлөөлөх хүчин зүйлсийн нэгээр энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг авч үзэж байгаамаа. За Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн 7 хоногт огцрох болсноо зарлалаа. Ингэснээр тус улс 10 жилийн дотор 7 дахь ерөнхий сайдынхаа одоо нүрийг үцэх гэж байгаамаа. За Кир Стармерийн хувьд хөдөлмөрийн намынхаа гишүүдийн дуу хоолойг сонсож 2029 оны сонгуульд намаа удирдах ороход одоо боломжгүй болсон буюу тохиромжтой хүн биш гэдгээ ойлгосон хэмээн их өөрийнхөө огцорсон үйл явдлыг тайлбарласан. За хөдөлмөрийн намын удирдагч Кир Стармер их өнгөрсөн 7 хоногт огцрох тухайга зарласны дараагаар намын тэргүүний суудал чөлөөлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар ганцхан нэр дэвшигч гарч ирсэн. За энэ бол Манчестерийн захирагч Энди Бернем. За Бернем энэ сарын ихээр парламентэд суудал авч Вестминстерт иргэн ирснийхээ дараагаар удалгүй нэр дэвшнэ гэдгээ зарласан. За хэрвээ өрсөлдөгч гарч ирэхгүй бол 7 сарын дундуур тэрээр Их Британий шинэ ерөнхий сайд болох боломжтой байгаа юм. За Бернем даваа гарагт Манчестерт анхны томоохон одоо илтгэлээ тавьсан. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн шинэ хөтөлбөрөөр танилцуулна. За тэрээр эрх мэдлийг одоо нийслэлээс бүс нутаг орон нутгийн иргэдэд шилжүүлэхийг гол санаачлага болгож байгаа юм. За мөн дахин үйлдвэржилт, орон сууц, дэд бүтэц, нийтийн үйлчлэгээний шинжилгээр дамжуулан амжиргааны түвшинг ирэх 10 жил дээшлүүлэх ийм зорилт тавихаар төлөвлөж байгаа. За гагцхүү хэн захирах вэ гэдэг асуудал биш, харин яаж захирах вэ гэдгийг өөрчлөх явдал нь чухал юм а гэж түүний албанаас мэдээлсэн. За Бернемийн хувьд Манчестерийн захирагчаар 10 гаруй жил ажиллаж одоо гарамгай удирдагч гэсэн ийм одоо нэрийг бол хэдийн Их Британий ард иргэдийн дунд бол олсон. За гэхдээ сорилтууд бол мэдээж дуусахгүй. За ялангуяа Украин дахь дайн болон Америкийн нэгдсэн улс Израилийн Иранд хийсэн цохилтоос шалтгаалan Британий эдийн засаг хүнд байдалд орсон учраас төсвийн хязгаарлалт бол ноцтой тулгамдсан асуудал хэвээр байгаа. За Бернемийн зүгээс санхүүгийн сайдтай буюу одоо эдийн засгийг хариуцсан хүнээрээ хэнийг томилох нь түүний засгийн газар ямар ч чиглэлтэй байхыг тодорхойлох гол шалгуур болох учраас улс төрчид болон ажиллагчид энэ шийдвэрийг анхааралтай ажиллаж байна. Зарим Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс одоо шинэ ерөнхий сайд болж магадгүй байгаа Бернемийг хит либерал гэж тодорхойлж түүнийг одоо цаашаа дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Мөн ялангуяа хойд тэнгис нефт болон байгалийн олборлолтыг нааштайгаар харахгүй байх магадaltaй гэж хэлсэн. Ийхүү Дональд Трамптай бол шинэ ерөнхий сайд одоо эв зүгээ олцох магадлал маш бага байна гэдгийг BBC агентлаг онцолжээ. Үзэгч та бүхэн дараагийн мэдээллийг хүргэе. За бүгд найрамдах Солонгос улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ дараагийн шатанд гаргахаар томоохон алхмыг хийлээ. Тодорхойлох юм бол засгийн газраас нь өчигдөр 800 их найд вон буюу ойролцоогоор 518 тэрбум Америк долларын одоо хэмжээний хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бол зарласан. За энэхүү хөрөнгөөр баруун өмнөд бүс нутагта буюу Гуанжу болон Жолан мужид 4 гишин санах хойно чип үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За ажилтны сайдын зүгээс ерөнхийлөгчийн ордонд хуралдсан үндэсний хөрөнгө оруулалтын уулзалтанд энэхүү төлөвлөгөөг танилцуулсан. За уулзалтыг ерөнхийлөгч Ижемён даргалж Samsung Electronics корпорацийн дарга Ижеён болон SK Group-ийн дарга Чэйтайвоноор оролцжээ. За Сөүлийн бүс нутаг дахь ганц үйлдвэрлэлийн баазад цааш бүгд найрамд Солонгос улс түвшиж тулж явах нь хагас дамжуулагчийн эрэлтийг хангахад хүрлцэхгүй болж байна гэж ажилтны сайд онцолсон. За тэрээр одоо байгаа бааз дахь цахилгаан усны нөөцийн хязгаарлалт нь нэмэлт өргөтгөлд нь саад болж байгаа гэдгийг тайлбарлсан.
За засгийн газрын энэхүү санаачлагыг 3 мега төсөл хэмээн нэрлэж байгаа бөгөөд 3 тулгуур чиглэлийг хамарч байгаа учраас энэхүү нэрлсэн. За нэгдүгээрт хагас дамжуулагч. За Гуанжу Жола бүс шинэ хагас дамжуулагчийн кластер болж Чүнчон бүс 81 их 80 воны хөрөнгө оруулалтаар сав баглаа боодлын төв болон хөгжим. За дээгүү болон хойд генсан бүс нутаг нь хагас дамжуулагчийн материал, бүрэлдэхүүн хэсэг болон тоног төхөөрөмж инновацийн голомт болохоор зорж байгаа юм байна. За онцлог нь шинэ үйлдвэрүүдийн барилгын хуваарийг 2040-од оны дунд үеэс 2030-од оны дунд үе буюу 12 жилээр их урьдчилан шилжүүлэхээр болж байгаагаас л тус ус хэрхэн энэ салбартаа анхаарч хөгжүүлэхээр яарч байгаанаас харагдаж байна. За хоёрдугаарт гэвэл хүн дүрстэй робот. За хятад улс үйлдвэрлэлийн төвүүдээрээ дамжуулан хүн дүрстэй роботыг аль хэдийн бөөнөр үйлдвэрлээд эхэлчихсэн учраас бүгд найрамдах Солонгос улс мөн хурдаа нэмэх шаардлагатай гэж засгийн газрын зүгээс үзэж байгаа. За ялангуяа боловсрал, батлан хамгаалах, гамшигаас аврах салбаруудаа энэхүү роботыг бол ашиглах зорилгоор төрийн худалдаа авалтаар дэмжинэ гэсэн үг. Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд 1% эзэлж байгаа тус улсын роботын хувь эцэстээ 20% болгох өсгөх ийм зорилтыг тавьж байна. За тэгвэл 3 дугаарт хиймэл оюуны дата төв болох ийм зорилготой. За SK Group болон GS Group болон Naver компанитай хамтран 2029 он гэхэд 550 их 80 вон хөрөнгө оруулж нийт 8.4 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюун ухааны дата төвийн сүлжээ байгуулах юм байна. За 2035 он гэхэд нийт хөрөнгө оруулалт нь 1000 их 80 вонд хүрч хүчин чадал нь 18.4 гигаватт болж өсөх төсөөлөлтэй байгаа. Засгийн газрын энэхүү стратегийн зорилго нь бүгд найрамдах Солонгос улсыг зөвхөн дэлхийн үйлдвэрлэлийн гүрнээс гадна хиймэл оюуны эрентэх тэргүүлэгч улс болгон өөрчлөх ийм томоохон зорилгыг тавин ажиллаж байгаа юм байна. Зөвдөж та бүхэнд Тэнгэр телевиз өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлаа өргөлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.